Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв үзүүлж байна. Сайн байцгаана уу? Бичил битний гаралтай халдварт өвчний үед бид бүхэн цэвэрлэгээ, халдваргүй итгэл, ариутгал гэсэн процессыг хэрэгэлдэг. Энэ бүхнийг зөв зохистой хэрэглэснээр бид бүхэн халдварт өвчнөөс өөрсдийгөө урьдчилан сэргийлэх бүрэн боломжтой. За цэвэрлэгээ гэдэг нь бол халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх механик үйлдэл. Энэ бол бохирдлыг бууруулах бөгөөд ямар нэгэн угаалгын унтаг юм уу ус өндөр даралттай уурыг ашигласнаар бохирдлыг бууруулна. За халдваргүй итгэл, ариутгал гэдэг нь бол тусгай өндөр проценттай бодис олон багжийг ашиглаж хэрэгжилж байгаа үйлдэл байгаа. За халдваргүй итгэлийн үед бол тухайн бактери болон бичил биетнийг зөвшөөрөгдөх хэмжээ хүртэл бууруулахыг халдваргүй итгэл гэж хэлж байна. За бичил биетэн болоод бусад эмгэг үүсгэгчдийг устгаж үгүй болгох буюу итгэхгүй болгох үйлдэлийг бол ариутгал гэж хэлдэг. Энэ хоёр бол хоорондоо ялгаатай тусгай багж олон бодисыг ашигладагаараа цэвэрлэгээнээс ялгаатай байгаа. Ийм үед бид бүхэн бохирдол олон халдвартай нөхцлөөс өөрийгөө урьдчилан сэргийлэхийн тулд эдгээр аргыг зөв зохистой хэрэглэснээр өөрсдөө халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх бүрэн боломжтой. Иймд иргэн та халдварт өвчнөөс өөрийгөө урьдчилан сэргийлэхийн тулд өөрсдий чинь үүрэг оролцоо маш чухлаа. Тийм учраас зөв цагт нь зөв цэвэрлэгээ, зөв үед нь халдваргүй итгэл, ариутгалыг ашиглаарай.